Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 5 сарын хумхын ордны астрологийн зурхаг нар сар мандалд ордоор сонсоорой. 5 сарын 1-ээс 6 сарын 7-ны хүртэл сугар гараг харилцаа холбооны гэрдээр гарч байна. За зарим нэгнийх нь хувьд магадгүй шинэ хүнтэй танилцах энэ үеэр, зарим нэгнийх нь хувьд магадгүй машин тэрэг худалдаа авах, худалдан борлуулах зэрэг. Магадгүй зарим нь хэн нэгнээс машин тэрэг бэлгэнд хүлээн авах ч байж болно. Шинэ хөрштэй болох, аав ээж ах эгчээс мэдээлэл дуулах, зочлох, уулзах, учрах, бусдад өөрийн хийж бүтээсэн зүйлсийг таниулах, мэдрүүлэх, өөрийгөө бусдад харуулах, судалгаа мэдээлэл хийх, зарим нэг нь хичээл, сургууль, курс, семинарт хамрагдах, мэргэжил дээшлүүлэх. Энэ сард ямар нэгэн курс, семинарт суралцаж мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэхээр байгаа бол хумхын ордныханд маш ээлтэй байхаар байна. 5 сарын 4-өөс 10 сарын 14-ний хооронд дэлхийн ван гараг буцах хөдөлгөөнд орж байгаа. Ажил мэргэжлийн гэрдээр гарч байна. За энэ үеэр хумхын ордныхны ажил, албан тушаал, мэргэжил өөрчлөгдөж магадгүй юм. Мөн хувь хүний үн цэнийг тодорхойлох, ирээдүйн зорилго болон амьдралын зорилгоо тодорхойлох, өөрчлөх, өөрийн хүсэл мөрөөдлийг өөрчлөх. Магадгүй зарим нь одоогийн хийж байгаа бизнесээ өөрчлөх, шинэ бизнес руу орох, зарим нэг нь ажлаа сольж шинэ ажилд орох. Их мэтчлэн хувь хүний одоогийн өөрийн үзэл бодол, өөрийн зорилгоо өөрчлөхөөр харагдаж байна. 5 сарын 10-наас 26-ны хооронд буд гараг үхрийн ордод байрлаж байгаа. За энэ 2-7 хоногийн хугацаанд магадгүй хумхын ордныхны хувьд зочин хүлээн авах, айлд зочлох, за үр хүүхдэнд тустай гарсан хүмүүсийн хувьд хүүхдүүд нь ирэх, байр орон шинээр түрээслэх, худалдаж авах, худалдан борлуулах, нүүдэл сүүдэл хийх зэрэг зүйлүүдэд нөлөөлөхөөр харагдаж байна. За 5 сарын 12-нд бүтэн сар хилэнцгийн ордод гарч байгаа. Бүтэн сар ирэх 3 хоногт хумхын ордныханд алс ирээдүйн зорилгоо тодорхойлох, ирээдүйн чиглэл, өөрийн хүсэл мөрөөдөл, өөрийн зорилгыг тодорхой болгох гэдэг зүйл дээр нэлээд нөлөөлөхөөр харагдаж байна. Цаашлаад 5 сарын 20-нд нар үхрийн ордод гарч байна. Энэ үеэр хумхын ордныхан маань хайртай хүмүүстэй хайр халамжаа үзүүлж, зарим нэг нь синглчүүд маань шинэ хүнтэй танилцаж, босуудын маань хувьд хоёр биендээ анхаарал халамжаа илүү их тавихаар харагдаж байна. Синглчүүдийн маань хувьд шинэ хүнтэй танилцаж, сайхан романтик болзоонд явж, 5 сарын сүүлийн 10 хоногт маш сайхан хайр дурлалд умбах ийм өдрүүд байхаар байна. За 5 сарын 27-нд шинэ сар эхрийн орд дээр гарч байгаа. За энэ үеэр хумхын ордныхан гэр бүл, үр хүүхэдтэй хайр халамж анхаарлаа илүү их тавихаар байна. Мөн энэ үеэс эхлээд санчир гараг ирэх 3 жилдээ таны өөрийн нэр төр, үнэт зүйлс, өөрийн мөн чанарыг тодорхойлох, мөнгөний сахилга баттай болох, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, найз нөхдөний хүрээгээ тэлэх, чухал бичиг баримт хөөцөлдөх, зарим нэгнийх нь хувьд сургууль соёлоо төгсөж диплома авах, санчир гараг мөн таны ах トゥ хамаатан садныхаа хэн нэгэнд тусламж дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдэх, ах эгч дүү, ах トゥ хамаатан садангийнхаа төрөл төрөсtöд туслах. Санчир гараг ирэх 3 жилийн хугацаанд хумхын ордныхонд бусдад харилцаа холбоон дээр илүү их анхаарч, гүн гүнзгий харилцаа, бусдыг ойлгох сэтгэл, үнэлэг, инэрэнгүй, ухаантай, зөв харилцаан дээр илүү их нөлөөлөх болно. Эсвэл ажил, мэргэжлийн холбоотой бусадтай имэйлээр харьцах, мессежээр харьцах, холбоо харилцаан дээр илүү их бусадтай харилцах байдал дээр илүү их гүн гүнзгий нөлөөлөхөр байна. Шууд утгаараа зарим нэг нь дуудлагын төвд ажилд орох, за магадгүй зарим нэг нь нарийн бичээч ажилд орох гэх мэтчлэн олон нийттэй холбоо харилцаа хийхэн өргөжөхөөр харагдаж байна. Өргөжлүүлээд таро мэргээ нарны ордороо сонсоорой. За ажил карьерийн хувьд миний мэргээр 2 of Wands, 10 of Wands
King of Swords картууд маань гарч ирсэн байна. За энд харагдаж байгаагаар ирээдүйгээ сайн төлөвлөж том зүйлд хүрэхийг хүссэн хүмүүс нилээдгүй байх шиг харагдаж байна. За Two of Wands бол ямар нэгэн сонголт, ямар нэгэн танд санал орж ирж магадгүй юм. За Ten of Wands бол энэ сард ажлын ачаалал магадгүй нэлээд өндөртөө байхыг сануулж байх шиг байна. За тэгээ зарим нэгэн хумхын орныхан маань бүх ачааллыг өөр дөрөө аваад ганцаараа хийх гэж хичээлгүй аль болох ухаалгаар ажиллаж аль болох хөнгөвчлөхийг хичээгээрэй. King of Swords бол тэгтээ альва зүйлд ямар нэгэн асуудалд шийдвэр гаргах бол яг бодиттой логикоор зөв шийдвэр гаргаарай гэж хэлж байна. Санхүү мөнгөний хувьд Ten of Pentacles, Four of Cups гарч ирсэн байна. За Ten of Cups Pentacles бол урт хугацааны хөрөнгө оруулалт гэр бүлийн санхүүгийн хувьд маш тогтвортой байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр энэ сард ерөнхийдөө хумхын ордынхны хувьд миний харж байгаагаар нэлээд элбэг хангалуун боломжийн сайхан санхүү мөнгөний хувьд тэгтээ Four of Cups гарч ирсэн нь бага зэрэг сэтгэл дундуур байдлыг илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй зарим нэгэн өөрийн хүлээлтээс тань хүлээж байсан зүйлс арай багахнаар орж ирэх юм уу гэсэн зүйлсүүд харагдаж байна. Хамгийн гол нь байгаа зүйлээ үнэлээд санхүүгийн доктортой байдал дээр илүү их анхаарч гэр бүлийн санхүүгийн сахилах батыг сахих хэрэгтэй, орлого зардлаа тэнцвэржүүлж зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй гэж зөвлөмөр нь. За хайр дурлалын харилцааны хувьд Lovers, Ace of Cups, Four of Cups, Nine of Cups гэсэн картуудыг харахад Lovers бол энэ сард магадгүй ганц бие синглжуудын маань хувьд хостой болох бүрэн боломжтой байна. Шинэ хүнтэй танилцах, болзоонд явах шинэ боломж. За тэгээд дотоод хүсэл эрмэлзэл нэлээд өндөртэй байгааг харуулж байна. За цаашлаад Ace of Cups бол шинэ хайрыг илэрхийлдэг. Тэгэхээр зарим нэг нь шинэ хүнтэй танилцаж маш сайхан романтик болзоонд явах бол зарим нэг нь эсрэгээрээ хосуудын маань хувьд бие биендээ сэтгэлээ илэрхийлэх, хайр дурлалын харилцаа нь илүү их гүнзгийрэх, бие биендээ дотносох. Зарим нэгнийх нь хувьд Nine of Cups бол хүсэл мөрөөдөл биелэх, зарим нэг нь хайртай хүнтэйгээ илүү их гүнзгийрхэх хүсэж байсан бол энэ хүсэл нь энэ сард биелэх. За Four of Cups гарч ирсэн нь зарим нэг хүмүүсийн маань хувьд сэтгэл хангалуун бус байдал бас гарч магадгүй. Тийм учраас ийм олон сайхан картууд гарч ирсэн байгаа учраас одоо байгаа зүйлдээ боддоор үнэлээд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх шиг тийм сайхан зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь энэ дээр л анхаарлаа хандуулаарай. Мөн Санчир гаригийн нөлөөллөөр 5 сарын 26-наас эх 3 жилийн хугацаанд хумхын ордныхны маань тойрон хүрээлэл нэлээд өргөжих, тэлэх, өөрчлөгдөх ийм хандлагатай байгаа. Эндээсээ ч гэсэн аваад үзэхэд зарим нэг синглжуудын маань хувьд ерөнхийдөө нэлээд хайр дурлалтайгаа учрах болов гэж харагдаж байна 5 сарын хувьд. Мөн цаашлаад эх 3 жилдээ нэлээдгүй шинээр гэр бүлтэй болох болов гэж бодож байна. За тэгээд цаашлаад сэтгэл зүй хувь хүний хувьд Ace of Swords гарч ирсэн нь оюуны ачаалал, тэнцвэр энэ зүйл дээр маш их анхаараарай гэж зөвлөж байна. Зарим нэгнийх нь хувьд магадгүй өөрийн үнэнтэй нүүр тулах цаг ирснийг анхааруулж байгаа болов зарим нэгнийх нь хувьд магадгүй муу зуршил, муу зүйл хийсэн бол одоо энд ухаарах цаг нь ирээд байна гэдгийг бас анхааруулж байна. Тэгэхээр хин нэгний хувьд гинтийн ямар нэг үннийг бас олж мэдэж магадгүй юм. За тэгэхээр альва зүйл дээр маш эргээр хандаж сэтгэлийн тэнцвэртэй байдлаа хадгалах хэрэгтэй. Альва зүйлд хэтэрхийх сэтгэл хөдлөлөөр биш бодит байдалд зөв үнэлгээ, зөв дүгнэлт хийж хандаарай гэж зөвлөмөр байна. За ерөнхийд нь аваад үзэхэд миний 5 сарын таро мэргээр синглжууд маань нэлээд хүнтэй танилцах боломж байна гэж харж байна. За ажил мэргэжлийн хувьд, санхүү мөнгөний хувьд нэлээд тогтвортой. За тэгээд оюун бодол, сэтгэл санааны хувьд зөв бодиттой шийдвэр гаргах, за өөрийн сэтгэл санааг тайван байлгах, тэнцвэртэй байлгах зэрэгтэр анхаараарай гэж зөвлөе. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.